Mobicom корпорац Asian Telecom Awards-аас 2026 оны шилдэг харилцаа холбооны кампани шагналыг хүртлээ. Asian Telecom Awards нь Telecom Asia сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг. Олон улсын хэмжээнд харилцаа холбооны операторууд болон холбогдох технологи, инновацийн шийдлүүдийн манлайлагчдыг тодруулдаг нэр хүндтэй шагнал гардуулах арга хэмжээ. Энэ жилийн Asian Telecom Awards-аар Mobicom корпорац Монгол улсаас шилдэг харилцаа холбооны компаниар шалгарч Монголын харилцаа холбооны салбарт нэгэн шинэ амжилтыг гаргажээ. Mobicom корпорац нь Монголын тэргуулах харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч бөгөөд 3.5 сая хүн амтай улсынхаа 1.8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд үйлчилж, мобайл болон суурин интернет, байгууллагын ICT шийдэл, финтек, дижитал амьдралын хэм маягийн үйлчилгээг улс даяар мянган хэрэглэгч 100 байгууллагад хүргэж байгаа юм. За сүүлийн 2 жилийн хугацаанд тус корпорац нь телеком компаниас технологийн компани болох шилжилтэд эрчимжүүлж, дараагийн үеийн сүлжээний хөгжил, дижитал платформуудын өргөтгөл, хиймэл оюуныг үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ. За эдгээр хүчин чармайлт нь үндэсний дижитал хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломжийг тэлэн, Mobicom-ыг инновац болон тогтвортой хөгжлийн манлайлалаараа улсын жишг тогтоогчулгасан юм. 2025 онд 5G NSA сүлжээг нэвтрүүлж Улаанбаатар хот 21 аймгийн төв 12 сумыг хамарснаар улсын хамгийн хурдан найдвартай сүлжээ болсон. Түүнчлэн Woo контент платформ, сонсын финтек үйлчилгээ, Mobile Life, дижитал даатгал зэрэг хэрэглэгчийн амьдралын хэм маягт бодит үндэсийн шингэсэн дижитал экосистемийг бүрдүүлэх, хиймэл оюунд суурилсан автоматжуулалтаар хэрэглэгчийн туршлагыг эрс сайжруулах тал дээр түлхүү хөрөнгө оруулалт хийжээ. За Монголын ууган харилцаа холбооны компани 30 жилийн босгон дээрээ Монгол улсаа төлөөлөн шилдэг харилцаа холбооны компани шагналыг хүргэсэн нь өөрийн хүч чадал, манлайлалаа дахин батлан харуулсан, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон үйл явдал боллоо.